Сайн бацхан уу? Та бүхэндээ эксперт нэвтрүүлгийн шинэ дугаарыг танилцуулахад бэлэн боллоо. За сайн бацхан уу өрх юм үзэгчтэй. Манай өнөөдрийн нэвтрүүлэгт ган хоёг ах маань өргөдөн орж ирсэн байгаа. За ингээд бидний урилгыг хүлээж авсан танд ажлын өндөр амжилт эрүүл энхийг хүсээд нэвтрүүлгээ эхлэе. За өрсөнд баярлалаа. Сайн байна уу? Ган хоёг зөвлөх маань бол маркшейдер мэргэжилтэй уулуурхаан салбарт бол нэлээд олон жил ажилласан. Одоо манай Монгол улсын Эрдэнэтийн уурхаагаас эхлээд одоо манай Монголын томоохон одоо уулуурхаан төслүүд энэ талаар бас ариун туршлагатай юм хүн байгаа. Тэгээд таны туршлагыг бас ард түмэнтэйгээ одоо мэдээ болгоод эксперт гэдэг утгаараа тийм ээ уулуурхаан бизнес гэж юу гэдгийг одоо томоохон төслүүд яаж явдгийг томоохон төслүүд одоо ямар явц үе шатанда байна энэ талаар ярилцахаар таныг урьж ирүүлсэн байгаа. За баярлалаа. За нэвтрүүлэлт үүсэнд баярлалаа. Тэгээд Монгол улсын уулуурхай одоо хөгжөөд 100 жилээ тэмдэглэчихсэн. За манайх бол уулуурхайг социализмын үеэс л хүчтэй хөгжүүлээд амжилтанд хүрээд тэр үед одоо манай Эрдэнэт үйлдвэр улс ветмет нэгдлэгэл одоо энэ том төслүүд хэрэгжээд тэр үед мянганы бүтээн байгуулалт болоод Монгол улсын ингээд тижээгээд бүхэл бүтэн манайд одоо уулуурхаан салбарт бол эдийн засаг оюуны потенциал ажиллах хүч бүх юм бий болчихжээ. За тэгээд энэ суур туршлага минерал эрдэс баялагын бааз суур дээрээ түшиглээд бид нар цаашд мега төслүүдийг төр засгийн бодлогоор өгн гарч ирж байна. Гэтэл энэ мега төслүүд маань нэг жоохон явц муутай одоо хүм болгон л мэдж байгаа шүү дээ. Эрдэнэс 5 толгой гээл ингээд тэгжэл одоо энэ зэсийн бажуулгын суулгах үйлдвэр барих том мега төсөл байна. Энэ бол одоо үлэмж гэж би хэлэхээр байна. Ач тустай өгөөчтэй ийм төсөл яагаад өнөөдөр явахгүй байгаа юм? Хэрвээ энэ хэрэгжих юм бол ахаад бидний Эрдэнэттэй ахаад нэг оюутлоготой. Өнөөдөр Эрдэнэт Монгол Улс ветмет одоо хуучин манай социалист орнуудтай хамтарсан уулуурхайн салбараа хөгжүүлж өнөөдөр аж үйлдвэр уулуурхай бүтээгдэхүүн түүхийдгүүгээр аж үйлдвэрээ хөгжихгүй шүү дээ. Улс хөгжихгүй. Аж үйлдвэр хөгжиж, хүнд үйлдвэр хөгжиж улс хөгжинэ. Гэтэл өнөөдөр энэ хөгжсөн орнуудыг хар. Тэгвэл өнөөдөр эрдэсийн баялаг гэдэг маань дахиж нөхөгдөхгүй эрдэс баялаг энэ бидэнд бурхнаас заяасан юм. Ингээд энийг ингэж өөр гамгүй ингэж ашиглаад тэгээд мега төсөөд явахгүй гэдэг их чаргалтай байгаа. Энийг яагаад явдаг юм гэхдээ зэрэг төр засаг үл зөв бодлого гаргаад байгаа. Тэгээд тунгаглаад байгаа. Бодлогон зөв байна. Гэтэл энэ ингээд явдггүй явж байгаа нэг тийм учир дутагдaltaй огт мэдэхгүй улсууд юм уу харь хүн хийгээд байгаа юм шиг. Манай улсууд наалдаж наалдах юм байхгүй, ард түмэн наалдах байхгүй ингээд байгаа. Гэтэл энэ хаана байдгийг гэхээр энэ төр засаг энийг явуулах нөгөө төрийн алба дунд чатан ялангуяа за яам агентлагтэр мэрэгжилтэн газар хэлтсэн дараа нар засгийн газар дээр болохоор зэрэг засгийн газрын гишүүд буюу сайд нар энэ ажлаа хэрхэн танилцуулаад энийхээ төлөө яаж анхаарал тавиад байгаа юм яаж хөдөлгөдөд байгаа юм гэдгээс болоод шиг байна. Би бас төрд хэдэн жил ажилласан төрийн өмчт уулуурхайн компаниудыг хариуцж байлаа. За энэ манай уулуурхайн компаниуд энийг 2000 он хүртэл ер нь бол яг л Монгол улсын төлөө үнэхээр тэр ажилчдын төлөө бас сайн л ажиллаж явж байсан. Гэтэл одоо ингээд энэ мега төслүүд ингээл яваад байгаа ч юм шиг нэг л ийм л байгаад байна. За ингээд төр засаг маань энэ Эрдэнэт үйлдвэр оюутлогоос гарч байгаа зэсийн бажуулгыг гүн боловсруулад цэвэр зэс үйлдвэрлэхийн зорилт тавьсан. Маш зөв. Бид байгалийн баялгаа бүрэн ашиглах хэрэгтэй. Яг л энэ чинь ард түмний өмч хоёрдугаар энэ чинь эргэж нөхөхгүй баялаг. Тийм учраас энэ бид авч болох бүхэл юмыг одоо малаас амьсгалаас үстийн авна гэж яриад байгаа шиг л байгалийн баялгаас бид шороноос үстийн авах хэрэгтэй байхгүй. Шороогийн ч бас хаяхгүй гэж болох юм шүү дээ. Уг нь шороогийн агч чигшээд янзлаад барилгын материал замын түүхэд болно шүү дээ. Гэтэл энэ төслүүд маань ингээд энэ Эрдэнэт үйлдвэрээс гарч байгаа зэсийн бажуулгыг бид нар гадагш нь худалдаж байна. Энэ худалдаж авч байгаа нөхдүүд бол эндээс маш их ашиг орлоо. Яг гэвэл одоо би нам сонсон зүгээр ингээд Эрдэнэт үйлдвэрээс гарсан бажуулгын чанарын сертификат гэж байж байгаа. Оюутлогоос гарсан чанарын сертификат гэж байж байгаа. Тэрийг хөндлөмгийн лабораториудаар баталгааж болж байгаа. Гэтэл нөгөө хайлах үйлдвэр дээр очиод ингээд ингэхдээ зэрэг эргүүлээд нөгөө эцсийн тооцоо хийхэд нөгөө бажуулд 1 тонн бажуул дотор байгаа зэсийн хувь хэмжээ алт мөн молибдены хувь хэмжээ багасаад байдаг. Өөрөөр хэлбэл энэ чинь ингээд гадагш нь би зүгээр л юм гадагш нь алтаад байгаа байхгүй.
Одоо яагаад тэр багасч байна? Тийм яагаад багасч байна гэдэг чинь энэ ч л одоо харилцан хяналт байхгүй. Төр энд хяналтаа тавьж чадахгүй л гэсэн үг. Тавих хэвээр нөгөө төрийн институт байгууллагууд нь хааваа. Мэргэжлийн одоо өөрөөр хэлбэл одоо зэсийн агуулмж одоо тэдэн хувиа гэдэг ингээд тогтоогоод сертификат явуулдаг. Аваад явуулсан тэр агуулмж байна. Яг тэр тухайн өөр газар орон нутагт тийм очоод өөр болоод боловсруулагдаад ингээд гараад иртэл чинь танаа 1 тонн зэснээс гарах ёстой тэр 1 тонн зэсийн мажлаас чинь гарах ёстой зэс гарсангүй. Тэдэн килограмм дутчлаа. За 1 тонн зэсийн мажлаас чинь оюутлогоос тэдэн килограмм алт гарах ёстойсэн гарсангүй. Тэдэн грамм дутлаа гэдэг их мэтлэн. За тэгээд энийг одоо эндээс гарах ганц гарцвал Монгол улсад зэсийн бажуул боловсруулах үйлдвэр байгуулах мяга төсөл байхгүй. Ингэснээрээ бид Монгол улсад хөнхөн баг шиг зардлаар маш богино хугацаанд Эрдэнэт оюутлогоо шиг ахаад нэг үйлдвэртэй болж байгаа. За энэ ганц зэс сайлах тийм боловсруулах үйлдвэр. Одоо энэ төр засгийн бодлоготой нийцээд байгаа байхгүй. Төр засаг болохоор боловсруулах үйлдвэрээ барья. Одоо энэ тэргүүн ээлжинд зөв маш зөв. Алсын хараа 50 дээр чинь алсын хараа дээрс байж тийм. Энэ чинь үе үеийн засгийн газрын мөрийн хөтөлбөрөд ороод явсан. Тийм ч учраас энэ 16 онд засгийн газрын тогтоол 88 дугаар тогтоол гараад зэсийн боловсруулах үйлдвэр байгуулах тухай шийдвэр гарсан. Тэгээ ингээд байгаад байдаг. За төслийн нэгж байгуулад яваад байдаг. Гэтэл одоо ингээд одоо сүүлийн 1-2 жил бүр сур тасарчлаа. Гэтэл энэ Монгол улс баялгаа алдаа л байдаг. За ингэхдээ зэрэг өнөөдөр Монгол улс энэ зэсийн боловсруулах үйлдвэрээ ямар ч үсэн барих л ёстой. Гэтэл энэ яагаад манай энэ их хурлын дараа одоо засгийн газрын тэргүүн их хурл ерөнхийлөгч шийдвэр гаргах эрх үхээс субъектүүдэд энэ ингээд хүрдэг юм уу? Хүрдэг юм уу? Одоо энэ ингээд олон жил ингээд нэг байран дээр ингээд байгаад байгаа бодоход хүрдэг гэсэн сэтгэлтэй байдаг. Гэтэл энэ талаар нь засгийн газрын мөрийн хөтөлбөр гарах болгоно шинэ засгийн газар байгуулах тулд аваад үзэхтэй зэрэг байж идэг. За ашигүйдээ энэ засаг нэг явуулах гэж ингээл байхгүй болж байна. Энд чинь явж эцэстээ Монгол улсын ард түмний одоо баялаг үр ашиггүй өргөдөл ард түмэн ингээл хоосон хохирол одоо за хохироод гэж яриад юм хөө тэр хүмүүс энэ талаар хангалттай ярьлаа. Тэгэл ингээл хоос хоцордог байгаа. Тэгэхээр энийг л яаж энэ мяга төслийг явуулах хэрэгтэй. Энэ мяга төслийг явуулснаар бусад төслүүдийг дэмжих бид ингээд нөгөө гадаадын хөрөнгө оруулалтад шүтээж амьдрахгүй л тэрний хамаарал багасгал байхгүй юу? Одоо би бас дотоодын хөрөнгө оруулагчаар орно шүү дээ. Та болно шүү дээ. Тэгэхдээ яагаад энэ харин гадаадын ч вэ дотоодын ч хөрөнгө оруулагч нар бол байх шиг байгаа юм. Тэгэхээр энэ төсөл яагаад эхлэх байгаа юм өнөө хүрчээд байгаа юм бэ гэдэг л асуудлын гол ба шүү дээ. Тэгэхээр энийг одоо би төрд олон жил ажилласан хүн бас ингээд байгууллага юм уу аль нэг төрийн шийдвэр гаргахад тухайн байгууллагын мэрэгжилтэн газар хэлтсийн дарганаар асуудлыг дарганаарт яа танилцуулах вэ гэдгээс бас их шалтгаалдаг л байхгүй ердөө л бас их биш ерөөсөө л шалтгаалдаг. Би тантай яг санал нэг байна. Би өөрөө бас нэг 5-7 цахилгаан станц одоо хоёулаа мяга төсөл ярьж байгаа учраас ердөөсөө оюу толгой төслөө бариад тойроод ярьчих. За оюу толгой төслийг яагаад тойроод бариад ярьчих гэж би бодол төрвөө гэхлээр оюу толгой бол өөрөө уул уурхайн төсөл тийм ээ. Тий уул уурхайн төсөл. Оюу толгой бол өөрөө олборлох, баяжуулах, өөрөөр хэлбэл одоо ашиг олох. Ингээд газар ухдаг компани байна гэсэн үг тийм ээ. За энэ компани Монгол Улсын засгийн газартай 2009 онд хөрөнгө оруулалтын гэрээ байгуулжээ. За тэр хөрөнгө оруулалтын гэрээн дээр бол тодорхой үүргүүд хүлээсэн байгаа гэрээгээр тий. За тэрэн дотор нь бол цахилгаан станц барих, эрчим хүчнийхээ асуудлыг өөрөө шийдвэрлэх. За тэгээд олборлсон баяжмлаа бол боловсруулах үйлдвэр барихад нөгөө бүтээгдэхүүн нийлүүлэх юм. Одоо гэрээгээр хүлээсэн үүрэгтэй байна тий. За би өөрөө энэ 5-7 цахилгаан станц төсөл дээр бол бас хуулийн зөвлөгөө өгч ирсэн, ажиллаж ирсэн л да. Тэгэхэд бол бид нар дэлхийн нэр хүндтэй санхүүгийн зөвлөх, хуулийн зөвлөх, одоо техникийн зөвлөх баг авч ажиллуулад энэ оюу толгойн үйлдвэрлэлийг тийм ээ энэ төслийг хэрэгжүүлэхэд эрчим хүч үйлдвэрлэх энэ төслийг бол бас гардаж хариуцж ажиллаж исэн баг дотор бол байсан. Энэ бол маш үр дүнтэй. Одоо өөрөөр хэлбэл Монгол улсын түүхэнд анх удаа нөгөө төр хувийн хвшлийн түншлэл одоо дэлхийд даяар бол 3P гэж ярьдаг. Энэ санхүүгийн загварыг бол гаргаж одоо 2013 он гэдэг чинь одоо баг 11 жилийн өмнө юм шиг. За бид нар одоо тухайн үед нь маш зөв хувилбараар маш үр дүнтэй Монгол улсын засгийн газраас буюу одоо гадаадын одоо хөрөнгө оруулагч нарт нэгд хөргийн ч одоо засгийн газар баталгаа гаргах шаардлагагүй энэ төсөл нь өөрөө
Энэ эрчим хүч худалдаа авах гэрээ нь өөрөө энэ төслийн санхүүжилтийн одоо нөгөө санхүүжилтийн хөрөнгө оруулалтын баталгаа болдог ийм дэлхийн загварыг бол гаргаж ирээд ингээд энэ төслийг амжилттай хэрэгжүүлээд одоо бараг 16 онд энэ чинь нөгөө бүтээн байгуулалтын буюу нөгөө барилга байгуулалт барих ажил бол эхэлж болохоор байсан тийм ажлыг бол хүлээлгэж өгсөн. Одоо тэгээд нэлээд олон жил өнгөрсөн болоод бас хэрэгжиж эхлэегүй байна. Тэгээд нөгөө нэг төслийн загвар маань өөрчлөгдөөд одоо Монгол улсын засгийн газрыг нэг санхүүжүүлээд одоо 802 сая доллараар одоо EPC ингээд барилга байгууламж барих юм тендер зарлаад одоо ингээд шүүхийн маргаантай явж байгаа шүү. Яагаад ингээд төслийн анхны улсын хурал Монгол улсын засгийн газраас гарсан шийдвэрүүд ингээд үе ингээд огцом өөрчлөгдөөд бүр ингээд оронгоор нэргүүлээд тий загварыг буруу болгоод Монгол улсын одоо татвар төлөгчийн бидний мөнгөөр одоо тэр Эрдэнэс 5 толгоогоос гарч байгаа баялагч нь ард түмний баялагч шүү дээ. Бид та биднээс юм бүгдээрнгийнхэн 3 сая иргэн үндсэн хууль байгаа шүү дээ. Тий ард түмний хэмжээ. Тэр баялагаар бид нар одоо цахилгаан станц ууланд барьмааргүй байгаа байхгүй. Одоо энэ олон улсын санхүүгийн загварыг ашиглаад бид нар хөрөнгө оруулагч нарыг татаад тэр хөрөнгөөр нь одоо энэ бүтээн байгуулалтаа хийх боломжоо яагаад ингэж өөрчлөд байна гэдэгтэр би яг тантай санал нэг байна. Яг нөгөө дунд төвшний одоо цаас бэлддэг асуудлыг яаж дээш нь танилцуулах танилцуулгын дээр алдчих. Албан бичгийн төсөл дээр алдчих. Нөгөө яан тоорондоо санал авдаг төрийн байгууллагууд харилцан уялдаа байхгүй. Тэгээ би энэ мэдээлэл одоо ингээл нэг л их хэрэгсэн мэддэг юм шиг л тэгээд гай болоод ингээд ажил зогсоо. Ингээд гай болоод байгааг ард түмэн ойлгохгүй байна шүү дээ. Тий ард түмэнд одоо юу зөвхөж юм нэхэр энэ ротинтэй гэж нэг хулгайчийг гаргаад явуулчихъя л гэж яриад л шүү дээ. Гадаадын дээрэмчтэл гэж ойлгоод байгаа байхгүй. Тэгэхээр ч одоо Риотинта гэдэг нэг хүн аймаар сүртэй юм байхгүй. Одоо та бид нар адилхан одоо тэр ширхийн зарчим дээр ингээд оролцох боломж байгаа шүү дээ. Энийг одоо хоёулаа ер нь ард түмэнд ойлгуулахаас гадна энэ одоо Монгол Улсын засгийн газар тэр үндэсний аюулгүй байдлын зөвлөлд байдаг төрийн одоо 3 эрх мэдлийн албан тушаалтнууд тийм ээ. Энийг бас ингээд сонсоорой гэж би бас аюу хүсэж байна. Харин тийм ээ. Би энэ төрийн 3 өндөрлөг эх орныхоо хөгжлийн төлөө ард түмнийхээ сайн сайхны төлөө л гэж гарч ирсэн. Тэгээд ч ард түмэн сонгосон. Гэтэл яагаад ингээд ард түмний төлөө энэ төсөл нь ингээд явахгүй байгаа юм? Танай 3 хүн ч мэдээлэл байхгүй байгаа юм. Танай төслийг би их сайхан төслийг мэднэ. Төрд ажиллаж байхад танай төслийг хэлж ийсэн. За ашгүйтэй. За энэ урд хятадаас 2 3 дахин үнэтэй цэглэг авчихаар өөрийнхөө цэглэгээ ингээд манай дотоод зах зээлийг дэмжих нь байна. За ингээд ашгүй. За энэ боловсруулах үйлдвэрүүд одоо ингээд хүчтэй хөгжих нь. За дижитал зэсийн боловсруулах төсөл гараад ирэнгүүт одоо ингээд болоо шүү дээ. Яг ингээд цогц. Гээд ингэж тийм цогцсон үежэд ингээд ерөөсөө явдаг. Тэгэл одоо ингээд чимээ алдраад байдаг. Тэгэхээр бас энэ манай төрийн 3 өндөрлөгч гэсэн энэ асуудлуудаа төслийн танилцуулга хөрөхгүй байна уу? Явахгүй байна уу? Одоо би бол тэгж л үзэж байна. Ерөөсөө дунд дууд чатанд одоо би төрд ажиллаж үний үед хэлж шít. Хэрэг байгууллагын шийдвэр гаргахад тэр байгууллагт ажиллаж байгаа дунд чатныхан буюу мэрэгжилтэн газар хэлтсийн дараанаар яаж тэр удирдлагатай танилцуулж байгаа. Тэр удирдлага нь дээд чатныхаа удирдлагт яаж танилцуулдаг. Танилцуулахгүй байгаа юм уу эсвэл? Энэ бол гайхамар юм байгаа байхгүй. Эний бүр хэтрүүлж ярих юм бол энэ ч одоо ард түмнийхээ эсрэг гэмтэр гэл байна. Одоо таач би ч ингээд томоохон төсөл дээр ажиллаж исэн одоо нөгөө төслийн багийн туршлага бол биднэрт байдаг тий. Тэр төслийн багийн одоо оролцогч хамт олон ямар чин хүсэл эрмэлзэл одоо хоорондоо хэрэлдэх маргалдах энэ ажлыг ингэж хийх ёстой гэдэг одоо мэтгэлцэн одоо оюун ухаанаа уралдуулдаг шүү дээ тий. Тэгж хүч хөдөлмөрөөр хийсэн тэр том баримтчгүүд одоо яагаад танилцуулагдахгүй ингээд одоо за миний оролцож исэн төсөл дээр л бол одоо 2013 гэдэг чинь 11 жил өнгөрсөн байна. 11 жил өнгөрсөн байхад ингээд юу ч хэрэгжээгүй ингээд явж лээ. Биднээс хийж исэн тооцоолоор бол 16 онд бүтээн байгуулалтын ажил эхлээд 2020 онд энэ чинь баригдаад бүрэн ашиглалтанд ороод одоо зөвшрүүлэлт эднэр хийгдээд оюу толгой төсөл чинь өөрөө Монгол улсын нутаг дэвсгэрээр захиргаан арчим хүчээ авчих. Одоо тэр оруулсан хөрөнгө оруулалт нь одоо бараг 7 жилийн дотор нь хөгдөөд тий? Одоо ингээд ашгаа өгчихсэн экспорт тухайч ярьж болохоор. Одоо ингээд нөгөө
хэдэн хувийн ашиг болох вэ гэдэг ингээд яригдчих байх байсан үе ингээ өнгөрч байна. Энэ наад гуних түүхий чинь манай Зэсийн Бажин боловсруулах үйлдвэр байгуулах төсөл яг давтагдж байгаа. Бүр яг копи хийсэн юм шиг. Энэ төсөл яг одоо хэрэгжсэн бол өнөөдөр бид нэг их хөрөнгө зарахгүйгээр тэр байтугай манай одоо анхны Тэзүүгийн төслийг ихэл зарлахад Арбат компани орж ирэхэд манай үндэсний 2 компани дотор нь явж л байгаа. Тэгэхээр одоо дотоодын боловсон хүчин манай уул уурхай байн хангалттай би ярианыхын танд хэлсэн. Манай уул уурхайд одоо 100 жил хөгжихэд бид хангалттай хэмжээнд дэлхийн түвшний инженертэй болчихж байна. Одоо тэгээд 100 жилийн байгаа сая 100 жил одоо нөгөө уул уурхайн 7 хоног гээл одоо Шангрилад арга хэмжээ болоод байсан. Би одоо тэр оюу толгойн зис боловсруулах үйлдвэрийн төсөл маань яригдах уу гэж бодсон. Тий. Яригтаагүй. Тий. Тэгээд харин гайх юм аа. Жишээ нь би бол одоо ингээд хувийн хвшлийн салбарт одоо ингээд технологийн салбарт ажиллаж штэ. Би тэгтээ энэ хоёр том яг гэсэн хоёуланд нь зөвлөж исэн. Гар бие оролцож исэн. Одоо тэгээд нөгөө хүн чинь өөрөө ингээд өөрийнхөө босгосон ингээд тэгээс нь ингээд босгоод үнэлгээд ирсэн юм чи одоо ингэж хайрлж хамгаалдаг өөрийнхөө яаж ихэрсэн хүүхдэд та өсөхгүй өстой биз. Өөрөө сүлдээ санаа зовоод би оролцъё гэдэг ийм сэтэл төрдөг юм элэ. Одоо тэгэхэд Эрдэнэтийн тэр төслийг ярьлаа. За тэгвэл Эрдэнэтийн тэр төсөлд чи одоо хэдэн долларын хөрөнгө оруулалт хэрэгтэй байгаа. Тэр Эрдэнэт өөрөө гаргачих юм уу? Эсвэл бид нар дотоодын хөрөнгө оруулагч нар ард түмэн бас оролцох хэрэгтэй байна уу? Тэр Эрдэнэт ямар төсөл хийснийг бид мэдэхгүй. Мэдүүлэхчгүй. Тэрийг одоо гадагш дотгош нь одоо бодвол нууц мууц гэдэг үз. За тэгээд яг ямар хүчин чадалтай. Тий, ямар хүчин чадалтай гэдгээсээ шалтгаална шүү дээ. Гэтэл Эрдэнэт үйлдвэр маань жилд 500-аас 600 мянган тонн зэсийн байж бол 0.23% агуулгатай зэсийн байж бол үйлдвэрлэж байгаа. За 0.5% агуулгатай молибдений байж бол үйлдвэрлэж байгаа. Гэтэл жилд нэг 4 мянган тонн молибдений үйлдвэрлэх байж бол 500 мянган тонн зэсийн байж бол үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр 500 мянган тонн зэсийн байж болыг боловсруулахад өнөөгийн дэлхийн нийтээр хэрэгжилж байгаа пирометаллургийн аргаар энийг боловсруулахад Эрдэнэт нэг 70 мянган тонн цэвэр зэс үйлдвэрлэх хүчин чадалыг төсөөлж болох юм байна. Гэтэл Эрдэнэт үйлдвэр энийг тэгж 100% өөрийнхөө баяжуулыг боловсруулна гэж үзэж байгаа юм уу? Эсвэл 50% нь боловсруулна гэж төсөл хийсэн юм уу? Мэдэхгүй шүү дээ. Тэгтэл тэрнтэй холбогдоод хөрөнгө оруулалт одоо өнөөдөр Double Flash гэдэг технологи анх өнгөрсөн 130-аад онд Америк зөвлөлтийн мэрэгчлэнгүүд бие биедээ үл хамааран ингэж технологи боловсруулчихсан. Одоо тэр технологиг сайжруулаад үндсэндээ өнөөдөр нэг хятадын BBC нэмэх SKS гэдэг технологи. За Шведийн Double Flash, Японы Mitsubishi гэх мэтчлэн ингээл эдгээр ерөөсөө тэр зэсийн байж боловсруулах технологи нэг л юм. Тэрийг өөрсдийнхөө одоо нэг жоохон тийм өөрчлөлт хийгээл өөрийн технологи зарлал ингээл яваад байгаа болохоос яг өнөөдөр үнэндээ зэсийг өндөр температур даралтын дор цэвэр хүчил төрөх шатаах замаар өндөр температур гаргаж ил тэргээр зэсийг хайлж баяжбал дотроос зэсээ ялгаж авчих юм шүү дээ. Тэгээд дараа нь электрохими лиз аргаар ингээд цааш нь гүн боловсруулад зэсийн дотор байгаа Эрдэнэтийн ордоос молибден, оюутлогын ордоос бол алт мөнгө хоёрыг нэмж ялгаж авах юм шүү дээ. Өшөө цаана 20 төрлийн жижиг элементүүдүүд тэдрийг ялгаж авах бид нар чадал өрөхгүй. Тэр өшөө нарийн одоо их хөрөнгө оруулалт, өшөө их одоо тийм хэмжээ ихтэй ажил хийх болно. Тийм учраас өнөөдөртөө бид зэсээсээ зэс, молибден, алт мөнгөө ялгаад авчихтал бидэнд бол хангалттай юм байхгүй. Эхний удаадаа. Одоо нөгөө оюу толгой гэдэг нөгөө байршил болоод нөгөө жишгийн ордтой холбоотойгоо учраас оюутлогоо гэж үг хэрэглэгдээд байна тий. За тэрийг үзэгчид маань бас сайн ойлгоо. Тэгэхээр энэ яг хуу таны асуудал маш зөв байна. Яг гэвэл энэ оюу толгойд жилд 2 сая тонн одоо оюутлогын гүний бүтээн байгуулалт дуусаад олборлолт ингээд эхлэхээр төслийн хүчин чадал нь ил ухаатайгаа нийлээд жилд 2 сая тонн зэсийн байж бол өдөртөх байхгүй юу? 6 тонн алт ч гэх мэтчил одоо 60 тонн мөнгө гэл ингээд гоё юм сонсогддог байхгүй. За тэгтэл чинь энийг гадагшин зарж ингэж бид тэндээс ийм гаргалаа шүү гэчихэд эргээд бидэнд ирэх хэвээр юм танаа чинь дутуу шүү гэд ингээд байх нь бидэнд ашигтай юу. Эсвэл өөрсдөө үйлдвэрээ барьчаад тэгэхээр зэрэг энэ 16 оны тэр 88 дугаар тогтоолыг гаргуулсан тэр үед дашторч сайд байсан Бадамсурын орлогч сайд нь байсан энэ улсууд юу бодож оюутлогоо дээр барьсныг бол энэ улсуудын л сэтгэхгүй мэднэ. Тэгээд энэ улсууд засгийн газар дор. Тэгвэл засгийн газар айхтар ухаантай юм чинь
уул уурхай хүнд үйлдвэрийн яамны санал болгосноор оюутлогод байгуулсан сувгийг зөвшөөрсгөө гэсэн байна. Нэгдүгээр залтанд. А гэтэл яг ингээ инженер эдийн засгийн тооцооноос ингээд аваад үзэх юм бол оюутлогоор тэр байгууллагын тийм ч оновчтой биш. За нэгдүгээрт хамгийн нэгдүгээр асуудал бол энэ хууль гэдэг юм хэцүү, гэрээ хэлцэл гэдэг юм бол гэрээ хэлцэл. Оюутлогын гэрээ хэлцэл дээр явахдаа зэрэг юу манайх өөрт ноогдох хуваал зэсийг л авах боломжтой. Өөрөөр хэлбэл одоо 34% засгийн газар оюутлогын үйлдвэрсэн зэсийн хэмжээнд 2 сая тонн гэж бодоход тэрний 700 хэдэн мянган тонныг л бид авах хэрэгтэй. Захиран зарцуулах. Гэтэл яг үний хэрэгтэй тэр эрх нь банигүй бас. За одоо ингээд тэгээд Монгол Улсын их хурлын одоо ингээд гаргасан шийдвэр чинь нөгөө хэрэгжих шатанда засгийн газар дээр дахиад өөр тийшээ явчих гэдэг юм. Дахиад өөр тийшээ явахгүй энэ тухай одоо энэ тухай ярихгүй ч байна. Яг гэвэл ингээд энэ төсөл чинь чимэг болчихлоо шүү дээ. Чимэг болчихлоо. Тэгэхээр энэ одоо энэ байртан дээр байх юм уу, оюутлогоо дээр байх юм уу, байхгүй юм уу? Хаанаас одоо төслийн одоо энэ чинь тэр газар гэдэг бол тийм маш чухал амин сүнс шүү дээ. Тийм. Яг үнэ. Ялангуяа нөгөө мега төслийн хувьд. Тийм шүү дээ. Та өөрөө мега төсөлжсэн хүн гэж шүү. Харин тийм. Одоо тийм учраас бид нар энэ газрын асуудлыг одоо нэгэнтээ одоо шийдвэрлээ. Тэр чинь бас нэг нэлээд хэдэн га газар төслийн газар 44 га газар ашиглах гэрээгээ байгуулчихсан хууль номын дагуу тийм байж шít. Оюутлогын баруун талд. Ерөөс оюутлогоос Нарбаатан гэлбэдэ. Одоо ингээд газрын асуудал шийдэгдсэн байна. Захиргааны асуудал шийдэгдээгүй. Захиргааны асуудал одоо явцын дунд ингээд зэрэг ингээд шийдэгдээд ингээд бүтээн байгуулалт хийж болох бах тий. Усны асуудал шийдэгдээгүй. Усны асуудлыг одоо дахиж нэг наривчилсан судалгаа юм уу дүгнэлтэн дээрээ ажиллаад энийг бас шийдвэрлэх юм үлдэж байна тий. За одоо тэгэл хөхрийн хүчлээ яах гэдэг дээр нэг хөрөнгө оруулагч чинь жинхэнэ уралдаа шүү дээ тий. Хөхрийн хүчил бол одоо ямар байх хэрэгтэй гэдгээр. Ерөөсөө хөхрийн хүчил бол одоо нэг тийм дээр үеч толгойн хүч биш болцсон. Өнөөдөр хөхрийн хүчлийг дэлхийгээр л одоо хятад тэгтэл хөхрийн хүчил жишээлбэл жилд нэг 2 сая тонны дефициттэй гэдэг нь шүү дээ. Дутагдaltaй. Тэгэхээр тэрийг бид нийлүүлж болцсон байна уу? Байна уу. За тэгтэл чинь одоо хөхрийн хүчлийг ашиглаад шинэ технологиуд, шинэ материалууд гарч ирж байна. Одоо хөхрийн хүчлээр бид нар энэ зэсийн мужид төсөл хэрэгжүүлж явах явцад төслийн нэгж ажиллаж байхад бид нар хөхрийн хүчлээ ашиглаж бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжийн судалгааг өөрсдийнхөө төвшөнд бас боломжийн судалгаанд хийсэн. За тэгвэл хамгийн түрүүнд бид хөхрийн хүчлэр одоо гипс түүхийд ашиглаж болж байна. Барилгын өөрөөр цаашлаад гүнзгий судлал кералит хийж болж байна. За кералит гэдэг бол маш чухал бүтээгдэхүүн. Хөнгөн цагааны үйлдвэрт одоо гол хэрэгэлдэг. За тэгэнгүүт одоо асфальтанд хөхрийн хүчлийг цогх хэмжээгээр холиход асфальтын замын гадаргуугийн тэгш байдал бат бэх чанар эрс дэшилж байна. Одоо энүүгээр Оросууд зам тавиад замын өнгөлгөө хийгээд маш амжилттай явж байна. Ингээд цааш нь судлаад хамгийн хөхрийн хүчил хийх юм зөндөө бий. За хэрэг ингээд бид энэ төсөл хэрэгжээд ингээд явчих юм бол мөхөрөг мөнгөтэй болцоотой болоод ирэх юм бол бид хөхрийн хүчлээ дахин боловсруулад элементийн хөхөр хийж болж байна. Элементийн хөхөр хийчих юм бол угаасаа энийг ашиглах салбарууд нь хийм одоо зэсгийн үйлдвэр одоо юу гэдэг эмийн үйлдвэрлэл ингээд одоо ингээд юусоо тэгээд зөө тээвэрлэхэд хялбар тэр чинь нөгөө мундаг химийн үйлдвэрлэл ингээд гол түүхийд болоо явчихна тий. Ингээд бие биений дэмжих ингээд болоо явчих жоох. Гэтэл энэ төсөл эхлэхгүй л байгаад байгаа нь одоо та эхлүүлэх тал дээр тухайн үедээ тэгээд идэвхтэй ажиллахгүй яа. Гэхдээ тэр үед чинь миний дээр чинь захирал байна. Захирлын дээр чинь сайд байна. Сайдын дээр чинь засгийн газар байна. Тий, ингээд ханаа очиод ингээд гэтэл чинь Эрдэнэс Монгол гэдээ бас нэг шат амжилга байна. Тэр Эрдэнэс Монголын бүтэц бол надад угаасаа таалагдсан. Эрдэнэс Монголыг ер нь нөгөө хийчихэд Эрдэнэс Монголыг байгуулдаг нь өөрөө буруу байхгүй. Буруу бүтэц. Илүү юм байхгүй. Тий. Юмаа ойлгоогүй хамаг юм нэг газар дээр авч төвлөрүүлээд тэгээд төвлөрүүлснээр хэн сайн болно гэж хэлсэн ер нь. Хэмэдэхгүй. Одоо ингээд би одоо нөгөө дотоодын хөрөнгө оруулагчаар орох санал Монгол Улсын засгийн газарт хөргүүлсэн байна. Тэгэхээр ингээл та одоо тэр одоо би хөргүүлчихэд одоо уул уурхай яам одоо жишээ надыг Эрдэнэс Монгол руу явуулна. Ингээд нэг л дамжлага нэмэгдээд байгаа байхгүй. Уул уурхай яам надыг одоо өөрөөсөө зайлуулад одоо нөгөө юу лээ? Эрдэнэс Монгол биш ээ. Нөгөө нэг яам чинь гадаадын эдийн засгийн харьцааны яам уу? Эдийн засгийн хөгжлийн яам.
За эдийн засгийн хөгжлийн яам дээр би нэлээд олон очлоо. Нөгөө сайдын туслах гэдэг нэг бондгор бол залуу байна. За. Тэр сайхан штэ. Гэхдээ хизээч сайдтайгаар цаг товлж өгдөг. Ингээд нөгөө хаанаас хаалах шиг. За ингээд хаанаас хаалах шиг ингээд тэнцээ ингээд үд хаалга хаалттай. За тэгэнгүүт одоо ингээд нөгөө Эрдэнэс Монгол нөгөө наран цогт дарга руу очлоо. Тэгсэн чинь манад хамааралтай төсөл биш байна гэж үгүй шүү дээ. хариу хэлээд. Төслийн нэг. Одоо тэр тийм нэг ажлын хэсэг байдаг гинөө хороо байдаг гинөө зөвлөл байдаг гинөө. Тэрийг нь одоо Бадамсран гэж хүн хариуцдаг. Зэсийн тэр чинь нэг тийм нэг үндэсний зөвлөлгээд нэг тийм орон тооны ус нэг юм байх шиг байна. Тэр нь одоо тэр Бадамсран гэдэг хүн ахалдаг гэж байгаа. Тэгээд тэр засаг яхаар тэрлүү ижигчээд яхаараа ингээд тэрлүү заачаа суугаад зөвлөл байгуулад байдгийг би ерөөсөө ойлгохгүй. Тэр зөвлөл нь бол уг нь бол энэ засгийн газрыг ойлгохгүйг ойлгуулж энэ төрийн засгийн байгууллагуудын ингээд харилцан уялдаа хаанаа энэ нөгөө ийм одоо нөгөө доголдол гараад байгаа тэрийг ингээд залруулад тэгээ энэ зэс гэдэг юм чинь энэ чи хэрэгжүүлэх болохгүй гэдгийг л ойлгуулж явах үндэсний зөвлөгөө юм гээд байх шиг байгаа. Одоо энэ ажлаа хийхгүй шүү дээ. Одоо миний одоо хог хүний бодлол доо. За одоо би ингээд нэвтрүүлэг хөтлөж байгаа боловч бид нар ч одоо ингээд технологийн салбар одоо ингээд бизнесийн салбарт ингээд зөвлөгөө өгдөг хүмүүс шүү дээ. Одоо захиргааны эрх зүйн салбарыг одоо тий ингээд төрийн захиргааны төв болон төрийн захиргааны байгууллагуудын уялдаа холбоо гэдэг юм чинь зүгээр хуулиа биелүүлээд явчихт л ингээд автоматически ингээд хоорондоо маш сайн уялдаад хэрэгжиж зүйлийг одоо дээр байдаг хин нэгэн албан тушаалтан ойлгоогүйгээс болоод дунд шатанд одоо ингээд илүү бүтэц хийдэг, илүү бүтэц төсөв гаргадаг. Хүн суртал бий явуулдаг. Одоо бид нар татвар төлөгчийн мөнгө тийм шүү дээ. Үргүүл зарагдаад байгаа. Одоо бид нар ингээд тийм ойлгомжгүй зүйлийг ингээд дагаад яваад байвал одоо би жил хагас хүлээлээ тий. За энэ зэсийн мажимлын үйлдвэр дээр ингээд санал өгөхийн тулд эрчим хүчнийхэн асуудлыг хамт шийдэх хэрэгтэй гэд за болохгүй бол тэр нөгөө юу цахилгаан станцтай хамт барьж өгөө гэд ингээд санал хөрвүүллээ. За ингээд байхгүй. За би одоо нэг баян таргандаа одоо супер одоо тэр бомбтон доллартан болоод ийм саналыг удаага юм шиг л дээ. Энэ бүх юм чинь миний толгоон дотор байгаад ажил юм хийж улс орондоо хэрэгтэй юм их гэдэг шүү. За нөгөө сурсан мэдсний их орондоо зөвлөдөг Монгол хүний л нэг нэг сонин тий бодол шүү дээ. Зорилго мөрөөдөл зорилго байдаг тий. За ингээ өгчлөө байдгүй. За энийг нь ойлгохгүй байгаа юмыг одоо би самбар дээр зураа тайлбарлаад өгье гэдэг. За амар ойлсон дарахтай ингээд хэллээ. За тэгэд хэлтэл нөгөө зөвлөгтэйг уулзгаа явуулчих. За зөвлөх нь уцаа авахгүй учраас оюутны сайттай одоо ингээд танилцуулга хийхлээр нөгөө нэг хойно байдаг 11 11 чи ингээд засгийн газар юм. 400 хүний дараа гинэ. Тийм орчиртай гинэ. За тэгээ Монголд бол эрхэм мөндөд үзэгчтэй яг ингээд том мега төсөл яагаад явдггүй шалтгаан бол ердөөсөө л төрийн захиргааны байгууллагуудын боловсралгүй байдал, мэдлэг тутамгүй байдал, хүнд суртал, одоо чадваргүй байдал, тэнд маш олон хүсэлгүй байдал тий маш олон чадваргүй хүмүүс одоо та бүхний тэнд ажиллаж явах хэвээр байр байдлыг чинь одоо энэ намаар юм уу юугаар ингээд дамжаад одоо төрийн албаа одоо нөгөө нам юунаас хамаарахгүй гэж байгаа боловч яа харахгүй ингээд та нас хамгийн улсын хөгжлийг эцсийн дүндээ та бидний ирээдүйг тий улсын ирээдүйг л ингээд бомблаад шүү дээ. Энэ мэдээллийг бас энэ нэвтрүүлгээр хүрхэн зүйтэй л өгчий гэж бодлоо. Зөвхөн одоо нөгөө том төсөл одоо яагаад хэрэгтэй ач холбогдолтой юу юм гэж ярихаасаа илүү бас энэ салбарт ч юм уу айгүй хэм хүндрэл байгаад байна. Том төсөл хэрэгтэй хүн болгол мэдэж байна л да. Мэдэж байна л да. За зөвхөн та хоёр ч одоо ингэ мэдээд байгаа. Тий, ард түмэн мэдэж байна, ойлгож байна. Түмэн мэдэж байна. Одоо энийг би одоо Монгол улсын ерөнхий сайд оюун эрдэнэ, Монгол улсын ерөнхийлөгч Ухнагийн хөрөлсөх засгийн газрын тэргүүн. За одоо засгийн газрын тэргүүн тийм ээ. Тий. Одоо оюун эрдэнэ Монгол улсын их хурлын дарга Жандан Шатар таны одоо их хурлын одоо мэдлийн асуудал чинь тэнд хууль тогтоомч чинь тэнцээ хэрэгжихгүй хата ямар одоо хяналт тавьж байна. Энэ асуудлаа та мартцсан уу? Очиж үзээч, шалгаач тий. Өөрсдийнхөө биеэр очиод асуугач. Яагаад ингэж улсын их хурал гаргасан тогтоолын хойноос хууль тогтоомжийнхаа хэрэгжилтийг хянахгүй байна. Энийг одоо улсын их хурлын дарга Жандан Шатар анхааралтай аваад
энэ том төслийг чинь хэрэгжилд таны гаргасан улсын хурлын тогтоол биелэхгүй байгаа шалтгааныг нь олж тогтоогооч. Тэнд бол зүгээр яг нэг албан тушаалтан буруутан байж л байгаа. Тэ? Тэр бол хин нэгэн сайдаас биш, хин нэгэн газрын даргаас биш. Тэр албан бичгийн төслийг боловсруулдаг, танилцуулдаг, ингээд хянаад дээш нь өргөн байдаг нэг юм яам дотор байдаг нэг механизм байдаг шүү дээ. Тэр процессын хэсэгт хин ямар зорилгоор одоо би одоо зорилгоор гэж хэлчихье да. Одоо зорилго байдаг бол ингээд явах хүн болов гэж бодоод ийм асуудал байна. Улсын хурлын дарга зандан шатартай энэ томоохон төслүүдэд бас анхааралтай аваач. Хууль тогтоомжийнхаа хэрэгжилтийг одоо хянах өөрийнхөө та улсын хурлынхаа одоо энэ хууль тогтоох эрх мэдэл эдэлж байгаа энэ том байгууллага ингээд чимээгүй сууж байгаад би маш гайхаж байна. Тэгээд энэ нэвтрүүлгийнхээ далмаар бас энийг бас хэлхийг хүслээ. За тэгээд манай нэвтрүүлэгт өргөдөн оролцсон Ганхуйг зөвлөгтөө маш их баярлалаа. За тэгээд та өөрийн одоо зүгээс биднэрт зөвлөх нэмэлт хэлэх зүйл одоо энийг л ингэчүүл ингээд Монгол улсад яагаад төслүүд явах юм байна гэдэг нэг одоо санаагаа нэмэх зүйл байна уу гэж. Одоо надад нэмээд байх юм алга зүгээр энэ мяга төслүүд маань таны сая хэлдэг зөв тэр гаргасан шийдвэрээ хэрэгжүүлээч л гэдэг юм байна. Тэгэл одоо бараг шинээр хууль батлах хэрэггүй одоо шинээр гарах парламентын 126 болж байгаа бол одоо 126 руу одоо бүгдээрээ хуулийн хэрэгжилт дээр л ажиллах юм байна. Тэрний чи одоо дийлинх нь шинэ хүмүүс орж ирлээ. Шинэ хүмүүс орж ирлээ. Тэдэрт одоо хичээл залтай биш. Тэгэхээр хуучин байгаа бидний эрх зүйн актууд шийдвэрүүч хангалттай байна. Одоо энийг хэрэгжүүл. Одоо хэрэгжилт хэрэгжүүл гэх юм бол хэрэгжилтийг одоо хангаж одоо тэр шинэ гишүүднүүдээр сайн ажиллаад өгөөсэй те. Одоо тэгээд биднүүсийг ажиллаж явах үеийн одоо ингээд 4 жил 2 жил ингээд 10 жил болоод ингээд хоосон ингээд чимээгөө дарагцаар байгаа. Энэ төсөл хэрэгжих юм бол Монголын ард түмэн л хэрэгтэй. Монгол улсад л хэрэгтэй. Одоо би энэ төсөлд яагаад оролцож байгаа гэдэг зүйлийг бас хэлхээ мартсан байна. Энэ ташвар бас хэлье гэж бодлоо. Энэ бол Монгол улсын хэлээр одоо Монголын баялаг гараад явж байгааг одоо би хувь хүн те Монгол улсын иргэн учраас энийг би одоо эх орныхоо хэлийн наан тэр шуудатай баялагийг авч үлдэх гэж энэ одоо энгийн үгээр хэлэхэд тийм ээ. Өгөөж одоо тэр одоо шорон дотор ч одоо алт маань, зис маань, мөнгө маань, олон молибден ингээ олон үнэт ховор металлууд явчихж байгаа учраас энийг Монголын ард түмэнд зүгээр л урсгаад байгаа тийм. Хилийнхаа наан авч үлдээд өөрсдөө байгуулаад өөрсөндөө зориулъя. Одоо нөгөө 100 жилийн уул уурхайн түүхтэйгээд одоо өнгөрөөд байгаа энэ юугаа одоо ингээд нэг хэрэгжүүлчих юмсан гэсэн л ийм одоо хүсэл зоригоор одоо маш том зориг гаргаад ингээ оролцохоо бэлдэж ин гэхдээ одоо ингээд явах үгүй бас сайн мэдэхгүй байна. Явуул. Та явуул одоо тий. Бидэнд бүрэн боломж байна. Тий. Тэгвэл би харин гайхаад байгаа. Яагаад бидэнд оюуны потенциал байна. Хангалттай мэрэгчлэнгүүд байна. Одоо тий хүмүүсийн ойлголтоор бол гадаад хүн гэхээр мундаг. Монголчууд гэхээр юу ч чаддаг уучлаарай. Одоо гадаад гэхээр хөрөнгөтэй, Монгол гэхээр ядуу гэсэн нэг юм ойлголт байна шүү дээ. Одоо нөгөө бөмбөг бөөрөнхий гэдэг шиг одоо дэлхий бөөрөнхий одоо Жоржийн ур чадвар, Мөнхцэцгийн ур чадвар одоо Ганхуйгийн ур чадвар бол орчин үед бас ялгахтаа бол байсан шүү дээ. Бид нар бол ижил хэмжээнд одоо гадаад дотоод хөрөнгө оруулагч нар одоо тэнцүү эрх тэгш ингэж одоо менежментийн удирдлагын төвшин, төслийн хэрэгжүүлэлт одоо удирдлагын төвшин ингээд нэг ажиллуулж үзэх гэсэн л одоо том хүсэл зориг бол одоо энэ төсөлд одоо санал өгөх юм хүрсэн л дээ. Шинжлэх ухаан бол хаач шинжлэх ухаан шүү дээ. Тийм шүү дээ. Тэр Америкийн шинжлэх ухаан өөр биш. Монголын шинжлэх ухаан гэж өөр биш. Өөр биш. Герман дөр. Хийм бол хийм. Хийм бол хий тий. Эсэлтэн ангижир хурвал хаач эсэлтэн ангижидлыг л орвол явагддаг. Тэгтэл чи одоо монголчуудад бас эдийн засгийн потенциал байх шиг байна. Байна тий. Мундаг эдийн засгчид байна. Эдийн засгчид нь байна, мөнгө үндэсний хөрөнгөтнүүд байна. Геологчд байна, маркшерүүд байна. Одоо миний тэр потенциал гэдэг тэр шүү дээ. Одоо геологууд нь уул уурхай мэрэгчлэнгүүд нь байж байна. Одоо нөгөө баяжуулах инженерүүд нь байж байна. Доод төвшөнд ажиллах
арт түмэн нь Тийм байна. байна. Одоо ажлын хүч нь байна. Юу За одоо дутаад. хоёлаа ингээд маш том сэдвийг Монгол улсад анх удаага баг ингээд ил Энэ задлаа олон шүү. одоо ингээд нэг одоо энэ олон сайхан мяга төслгээд зөв санаа гаргаж ирсэн мөртлөө ингээд замхраад байгаа л харамсалтай. Одоо бол таны ажиллаж исэн 5-7 дулааны станц эзэсийн бажруулах үйлдвэрийн төсөл миний энэ симэж уусруулах энэ ингээд мяга төслүүдийн хамаагүй аль нэг нь эхлэх л дээ. Тэгэхээр бол бусад нөгөө төслүүд ч бас явчих байх гэж би гардаг байна. Одоо нөгөө дагалдан явах нөгөө нэг жижиг одоо үйлдвэрүүд одоо химийн үйлдвэр гэл ингээд одоо яриад байх юм бол ингээд дуусахгүй тий. Дуусахгүй. Тэгэхээр одоо ингээд төрдөө тий. ерөнхий ингээд нэг төсөл мяга төсөл ойлголтыг арт түмэнд хоёлоо өгчээсэн болов уу гэж найдаж байна. Би ч бас тэгд найдаж байна. За тэгээ ямар ч байсан одоо нөгөө энэ том Монгол улсын томоохон улс төрчдийн нэг анхааралтай аваарай. Улс төржүүлэхгүй тэрхэн хууль ёсны мэрэгжлийн одоо энэ асуудлыг шийдэж ингээд явуулсан албан бичигт хариу өгч сураа тий. Энэ одоо хаанхын соёл ингээд хэдэн сар жилээр ингээд дарчаад ингээд мэдэхгүй маанаг юм шиг ингээд тэнэг царайлаа сууж идэг засгийн газар улсын хурал вэ тий. Одоо улсын хурал ажиллаа хийг одоо ерөнхий сайд оюун эрдэнэс би бас төрийн алба ажиллаа гэсэн байхгүй. Төслийг хариуг бас авмаар байна. Одоо бид нар чинь технологи хөгжөөд бүх юм аутсорсон болоод одоо Uber гэл ингээл компанид бүх юм ингээд хүн өөрөө таксигаа захиалаад хөнгөө ингээд дэлхий одоо ингээд бүх юм автоматжуулаад хөдөлмөрийн аюулгүй байдал чинь одоо хүнийг одоо өхүүл зүргдүүлэхгүй техник технологи ашигладаг үе ирчээд байхад тий манайх бас л жоохон хоцрогдолтой байна. Энэ жил хүний л хүчин зүйл л дээ. Тэгэл одоо энэ таны хэлснээр одоо тэгээд төр засаг энэ дээд дунд чатныхаа ойлгоосоо энэ төсөл яваасаа. Одоо яагаад бид нар ингээд экспертүүд салбарын ингээд мэрэгжилтэй экспертүүдийг ингээд өөрөө ярилцаад байдаг вэ гэхэлэр одоо нийгэмд болж байгаа зүйлийг ингээ арт иргэдийг зөв хандлагатай, зөв ойлголттой мэдээлэлээр хангах, зөв соёлтой болгох ийм нэг 3-1 зорилго цогц байдгийг. Тэгсэн цагт энд арт түмэн дэмжлэг одоо арт түмэн чинь зарим ер нь мэдээд мэрэгжлийн улсууд нь мэдээд идэг. Нийт масс арт түмэн маань чи мэдэхгүй шүү дээ. Мэдэхгүй. Арт түмний энэ дээр одоо ингээл одоо хідүүлэл одоо нөгөө нийгмийн арт түмний мэдээлэлгүй мэдээлэл мэдлэггүй байсан л аял да. Энийг мэдээлэхгүй байгаагийн төр засгийн шууд буруу. Шууд буруу тийм. Мега төсөл гэж ярьж байгаад хоёулаа жоохон хайлтчлаа тийм. Эцсийн энэ ердөөсөө хууль биелүүлэх соёл байхгүй. Тийм. Тэрнээс одоо хинэн их хурлын дарга байна, ерөнхий сайд байна, ямар нам байна. Энэ бол хуулиар хэрэгжүүлэх. Иргэн та бидэнд бол онц сонирхолтой зүйл бол огт биш те. Энэ бол Монгол улс хөгжиж явах хэрэгтэй, зөв байх хэрэгтэй. Зөв соёл тогтож явах хэрэгтэй. Арт түмний амьдрал дэвшилж явах хэрэгтэй. Тэгэхэд бол хуулиар биелүүлж. Ийм л зүйл байгаа шүү дээ. Хууль биелэхгүйгээс л шийдвэр биелэхгүй шүү. За би яг наадах чи ярьдаг. Одоо хүний үед таны хэлж байгаа санал маш их талархлаа. За тэгээд таны одоо биднээсээ урилгыг хүлээн авч сайхан ярилцлага өгсөнд маш их баярлалаа. Хоёулаас нэлээд хурц сэдвүүд хөндсөн баг. За тэгээд таны ажилд амжилт хүсье. Дараа бидний урилгаар бас дахин ирж оролцоорой. Биднээсээ бас хамтран ажиллаа гэж урьж байна. Уул уурхай төрийн өмч ашиглалтын талаар бол дахин уулзаж ярилцахад бол би бэлэн байна. Миний мэдхэл салбар энэ хоёр. За тэгээд өөрсөнд их баярлалаа. Бас ингээд нэг загтансан газар маяг өгдөг шүү. Бас би чадлаараа ашиглаж явдаг имийг бас та ингээд арт түмэн бас төрийн өндөрлөлт хүргэх гэж зүтгэж яваа чинь та Монголын арт түмний төлөө сайн үйл хийж байгаа юм байна. Чи ингээд сайн үйлсдэл ирэх болтугай гэж сайхан өрөөл тавь да. За баярлалаа. Одоо бид нар нэг нэгэндээ ч юм уу ингээд нэг нарийн хүрээнд нэг мэрэгжлийн хідэн салбарын хүмүүсийн хүрээндээ яриад явах гэж бодоод бид нар ер нь мяга төсөл гэж маш том ингээд ойлголт байгаа. Энийг тойроод ингээд маш том одоо бүтээн байгуулалт зэрэг явагдчихийдэг салбар болгоны энийг л одоо арт түмэн жирийн иргэдэд бас ингээд нэг зөв ойлгуулад хүргэе гэсэн юм санаа. Оюун ухаанд хүргэх л та бас хагалж өгсөнд бас за баярлалаа. За баярлалаа.
За тэгээ Монголд бол их хүмүүд үзэжтэй яг ингээд том мега төсөл яагаад явдггүй шалтгаан өөрөөсөө л төрийн захиргааны байгууллагуудыг боловсролгүй байдал, мэдлэг татвар, хүн суртал одоо чадваргүй байдал тийм хүсэлгүй байдал тийм маш олон чадваргүй хүмүүс одоо та бүхний тэнд ажиллаж явах хэвээр байр байдлыг чинь одоо энэ намаар юм уу юугаар ингээд дамжаад одоо төрийн албаа одоо нам юунаас хамаарахгүй гэж байгаа юм шиг. Яа харахгүй ингээд хаанаас хамгийн улсын хөгжлийг эцэг мөн тэнд та бидний улсын иргэдүүд бааж байдаг шүү.